Бид өөрчлөгчид нэрнээсээ эхлүүлээд нийгэмд өөрчлөлтийг авчирч өөрсдийгөө бүрэн дайчилж өөрчилж чадаж байгаагаараа бусдад сайн үлгэр дуурайл болсон өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж байгаа эерэг хандлага бий болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг олон түмэнд хүргэж ажилласан үндэсний хэмжээний ажлыг Монголын тэрэгэн зэртэй иргэдийн холбоо болон Пулоо Монгол байгууллага хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих бүлгүүдийг чадваржуулах замаар тэдэнд хүрэн нөхөн үржихэн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Баян хонгор, Хинти, Дархан уул болон Улаанбаатар хотод нийт 9 бүлгийг байгуулж 120 хөгжлийн бэрхшээлтэй залуусыг чадваржуулах эрх мэдлийг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан үр дүнтэй ажлын нэг болсон юм а. Хинти аймгийн тухайд энэ төслийн хүрээнд анх удаага Хинти аймгийн тэрэгэн зэртэй иргэдийн холбоо байгуулагдан өөрсдийн гэсэн үйл ажиллагаагаа тогтмол явуулах үндсэн суурь бааз бий болсон бөгөөд энэхүү холбоо өнөөдрийг хүртэл маш амжилттай тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. За тэрэгэн зэртэй иргэдийн холбоо маань 2017 оны 5 сарын 19-нд байгуулагдаад байгуулагдсан цагаас эхлээд Финландын Пулоо улсын байгууллагатай ингээ хамтарч ажиллаж байгаа. Хамтарч ажиллаж байгаа ажиллагаагаа хүрээнд 10 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг болгон хамтран ажиллаж уг бүлэгт маань гэрээсээ гарч байгаагүй нийгэмтэй ойрхон биш хөгжлийн бэрхшээлтэйгээ босноос эхлээд гэрээс юусаа гарч гадуур нийгмийн амжилт хамрагдаж чадаагүй бэрхшээлтэй иргэд маань хамрагдаж нэг бүл болж ажилласан байгаа. За 2017 оны хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 9 гэр бүлийг номинацаар шалгаруулж алдартай хөгжлийн бэрхшээлтэй 9 алдартан гэр бүлийг шалгаруулж төрийн байгууллагууд болон Пулоо байгууллагатайгаа хамтран ажилласан. Одоо Хинти аймаг бусад 5 аймагуудад хийгдсэн нөлөөллийн ажил Пулааш моб маань Хинти аймагт хамгийн анх удаа хийгдсэн болохоор манай Хинти аймгийн бүлгийн дунд хамгийн том амжилтын гараа эхэлсэн гэж боддгоо. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дунд гэлтгүүгээр бүлгийн гишүүдээсээ гадуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо судалгаа хийгдэж бас явагдаж байгаа. Яг бүлэг дунд байгаа ч гэсэн бүлгээс гадуур байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань яг юунд өнөөдөр тулгуурлаад нийгэм рүү орж чаддгүй юм бэ? Яг ямар үйл ажиллагаа байхгүй болоод энэ бүгд маань нийгэмтэй харилцаж чадахгүй байгаа тал дээр судалгаа хийгдээд ингээд томоохон ажлууд маань хийгдсэн байгаа. Эзэм Чингис хааны өлгийг нутаг Хинти аймагт бид өөрчлөгчд үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон юм а. Хинти аймгийн зүгээс эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхааран дуу хоолойг сонсон хамтран ажилласаар ирсэн бөгөөд тэднийг өөрсдийн гэсэн үйл ажиллагаа явуулах байраар хангасан байна. Мөн жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах өдрөөр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Ерөнхийдөө 18 оны үед бол бас аймгийн цэцэрэг мөрөлдөлт болсон. Тэр ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэднийг одоо орчин нөхцөл сайжруулах, ялангуяа үйлчлэгээ, ялангуяа төрийн байгууллагууд бас үйлчлэгээ авахт нь одоо стандартын дагуу налуу шаттай болох гэх мэт ийм шаардлагуудыг бид бас тэрэгэн зэртэй холбоотой хамтраад нийтэд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийснээр нийт 8 байгууллагыг бас бид аймгийн цэцэрэг тамга дээр одоо тухайн байгууллага үнэлгээс тайлангаа гардуулсан байгаа. Энэтэй холбогдуулаад бас аймгийн цэцэргийн бас зүгээс одоо нийт байгууллага аж ахуй нэгж төрийн болон төрийн бус одоо хувийн хөгжлийн байгууллагууд одоо тэрэгцтэй иргэдийг одоо ингээд цаадгүй зорчих юм гэр бүлсээр анхаараа гэдэг чиглэлээ өгсөн ийм албан бичиг бас явуулсан байгаа. За мөн манай аймгийн тэрэгцтэй иргэдийн холбоотой бид бас энэ жил орон байрны асуудлаар бид бас дэмжлэг үзүүлж ажилласан. Одоо хуучин манай айлгын дэлхийн зүүн байрны байж одоо энэ хэдэн сумын энэ бас хэдэн сумын засаг дараа бас тусгайлны хөрөө гаргаж байгаа. Одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ одоо бас Монголын бид энэ жил тэрэгцтэй холбоо нийтдээ 4 аймагт одоо нөлөөллийн арга хэмжээ хийсэн. Энийг бас бид өнгөрсөн 10 сард бас аймгийн төв дээр одоо бас хийсэн байгаа. Энэ бас бусдаа бас нэг эерэг хандаад төвшүүлээ. Иргэдийг бас тэргэнсээр зүүж хэлсэн бас аливаа үйл ажиллагаан дээр бас нэг нийтэд нь одоо нийтийн нийгмийн хүн болохоор эднийг бол бас нэг ямар нэг байдлаар бид бас олонд бас эерэг талаас нь харуулах ийм ажлуудыг бас хамтарч хийсэн байгаа. Хинти аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон тэрэгэн зэртэй иргэдийн холбоог Хэрлэн сумын засаг даргын тамгын газар тэр дундаа Хэрлэн сумын засаг дарга Идэрбат онцгой анхаарч тэрэгэн зэртэй иргэдтэй биечлэн очиж уулзан тулгамдж байгаа асуудлыг нь сонсож нэн тэргүүнд үйл ажиллагаагаа явуулах байрны асуудлыг нь шийдэн өгсөн байна. За манай Хинти аймаг Хэрлэн сум Чингис хотод бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан 4 төрийн бус байгууллага байдаг. За өнөө Хинти аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн холбоо, хараагүй иргэдийн одоо холбоо. За мөн одоо 2018 онд бол тэрэгцэртэй иргэдийн холбоо аль бие усаар байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэрэгцэртэй иргэдийн холбоо байгуулагдсан цагаас эхлээд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа бол одоо шинэ тутам байгуулагдсан холбооны хувьд бол олон тулгымцсан асуудлууд байна. Уулзах одоо хүсэлт гаргахыг цаг авъя гэдэг ийм хүсэлт хэлсэн. Тэгээд семинарын хувьд бол одоо бас манай өөрөө 2 давхарч байдаг хэлгүй ямар ч байсан газар дээр нь очиж 5 хүнтэй ажилтаа танилцъя. 5 хүн хүсэлтийг бүтээж авч ингэж уулзсан. Тэр үеэр бол холбооныхоо үйл ажиллагааг танилцуулахаас гадна нэг томоохон хүсэлт тавьсан л одоо бас үйл ажиллагаагаа хэвэн явуулах гэж байраар хангаж өгч гэдэг ийм хүсэлтийг тавьсан байна. За ер нь бол Хинтээ аймгийн хувьд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын үйл ажиллагааг явуулах тал дээр бол нэлээд их сонирхолтой ажилладаг. Тэндээ манай хэрлэн сум бол одоо бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог одоо байраар хангах асуудлыг шийдвэрлэж явдаг. Нэгдүгээрт нь бол одоо Хинтээ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог 2015 оноос эхлээд хэрлэн сумын цэцэрлэг хамгийн газартай байлуулсан. Хараагүй иргэдийн холбоог бас байрны асуудлын тухай үед шийдвэрлсэн байдаг. Манайд шинэ хүсэлт тавьсан тэрэгцтэй иргэдийн холбооны үйл ажиллагаатай ингээ очиод газар дээр нь танилцахад үнэхээр эдний хувьд бол бас онцлог зүйлүүд байна. Нэгдүгээрт бол одоо шинэ тутам байгуулагдсан нэлээд шүүжтэй тэгээ Францын одоо зээл тусламжинд хамрагдах хүсэлтэд гаргаад өгсөн юм байдалтай. Тэгээ тэрэгцтэй иргэдийн холбооны нэг одоо бас бодох зүйл бол нэг онцлог бол энэ хүмүүс маань бас дуртай үедээ тийшээ яваад байх боломж болсон юм бол маш их хомс үүдэг. Заавал одоо хэмээн хүнээр төрүүлдэг. Тэр гэнцэр дээрээ сууж явдаг учраас өндөрлөлтөй асуудлууд үүдэг. Тэгэхээр яг байрын суурин тогтоо суугаад байх. Нэг талаасаа нөгөө талаасаа яг одоо шинжлэх ухааны ололтыг бас өөрсдөө үйл ажиллагаанд их төвтэй ашиглахаар зорьсон. Тэр нь юу гэхээр одоо гадаад харилцаагаа хөгжүүл тэр хэрэглээ төсөл төлбөрүүдийг одоо хэрэгжих болцоог хангахын тулд интернетийн асуудал чухал. Эндээ бол одоо сартаа 30 гаруй минутаас тушаад өндөрлөлтөй байна гэсэн юм хүсэлтүүдийг тавьсан. Сумын даргын хувьд бол одоо бас энэ хүмүүсийн одоо нийцсэн зохион байгуулсан холбоо бол бид бүхний хувьд бол одоо хэлсэн сумын одоо нийт процесс хүртэх маань нэг их хэсэг. Тийм учраас бол бид нэр үйл ажиллагаанд дэмжих хэрэгтэй байна. Бид одоо учиргүй том төсөл төлбөр хэрэгжүүлж чадахгүй байлаа. Гэхдээ ядаж орон байрын асуудлыг шийдвэрлэж өгөө. Энэ хэрээрээ энэ хэд маань улаан тогтоо байранд ажиллах хүсэл болцоо бүртгэхээс гадна гол одоо бас өөрсдийнх нь хэл болж байгаа, хөл болж байгаа интернетийн орчингоос амжилттай ашиглаж төсөл төлбөрүүдийг татах болцоо бол төлөв бүрэн байгаа юм байна гэдэг үгнээс байрны асуудлыг бас шийдвэрлээд байгаа. За манай хэрлэн сумын цэцэрлэгэн тамгын газрын нэг давхарт одоо бас үйл ажиллагаа явуулаад тогтмолцож байна. За тэрэгцэртэй иргэдийн холбоо маань байрны асуудал маш хүнд байсан. Байрны асуудлаа 2018 оны 10 дугаар сард байрныхаа асуудлыг шийдүүлж байрандаа одоо ингээд ороод үйл ажиллагаа маань тогтмол явагдаж байгаа. Монголын тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны санаачлагаар Финландийн Булан Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Бид өөрчлөгчд нөлөөллийн арга хэмжээний үеэр Хинтээ аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хяналтцүүлэг, флашмоб нөлөөллийн арга хэмжээ үр дүнгээ өгсөн юм а. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллагыг шалгаруулсан юм. Тус шагналыг Хинтээ аймгийн барилгат байгуулалтын газар хүртсэн юм а. Хинтээ аймгийн барилгат байгуулалтын газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан нойл, үйлчлэх танхим, шатны босго, гэрээсээ төрийн үйлчлэг авах, угтах, үдэх үйлчлэгийг нэвтрүүлсэн нь жишг болоход нөлөөлсөн юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань төрийн байгууллагаас үйлчлэгийг авахын тулд зайлшгүй одоо тухайн байгууллагт одоо нэвтэрч орох шаардлага бол энэ дөрвөнд гардаг. Тэгээ нэвтрээ орохын тулд зайлшгүй одоо тухайн тэрэгцэртэй иргэд маань алуу шатаар стандарт хангасан энэ алуу шатаар бол тухайн байгууллага руу нэвтэрч орох. За нэвтэрч ороод тухайн байгууллага дээр орц гарцсан дээр хаалган дээр жишээлбэл одоо босго гэдэг нэг асуудал байдаг. Тэгээ энэхүү одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдний төрийн үйлчлэгийг бас бусад иргэдтэй адилхан тэгшвэртэмжтэй байдлаар авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор манай байгууллага бас байгууллагынхаа гадна орчин авц зогсоол явган үний зам, за налуу шат, за босгон дээр бол бас өөрчлөлтүүдийг хийж стандарт ойртсон одоо дэд бүтцийн орчин бас бүрдүүлэхийг бас зорж ажилласан. За байгууллага дотроо бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан
нойлыг болгон бас тохижуулсан. Тэгээд дээрэс нь угтах, хүлээн авч үйлчлэх бас танхимыг бас тохижуулж бас гаргасан байна. Тэгээд үүнийхээ дагуу бас бусад байгууллагуудаа уриалга гаргаад 2 үйлчлэгийг бас нэвтрүүлсэн байна. За энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн байгууллагын гадна талаас үйлчлэг авах нь бол манай байгууллагын холбогд тогтснууд хандснаар манай байгууллагын мэргэжилтнүүд за гарч огтох үйлчлэгийг бол нэвтрүүлсэн. За дээрэс нь холбогд тогтснуудад хандснаар одоо гэрээсээ одоо төрийн үйлчлэгийг бас урдан шуурхай бас ах боломжийг бүрдүүлэх зорилгоор огтох болон дуудлагын үйлчлэг гэдэг энэ үйлчлэгийг бас нэвтрүүлсэн. За байгууллага дээр дэд бүтцийн хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор бас тодорхой хэмжээний бас хөрөнгө гаргаж төвчлөлтийн ажлуудыг хийсэн. Ингээд энэхүү 2 ажлыг одоо бас за аймгийн удирдлагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй за холбогдох төрийн бас байгууллагуудтай хамтраад бас энэхүү үйл ажиллагааныхаа нээлтийг одоо хийж бусад байгууллагуудад уриалсан ийм үйл ажиллагааг зохион байгуулсан. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо аймгийн холбоо за хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэрэгэнцэртэй иргэдийн холбоо гэдэг холбооттой хамтарч 2 жил дараа л бас манай байгууллагаас сургалтыг зохион байгуулсан. Тэгээ энэхүү бас үйл ажиллагаагаараа энэ 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй дэмжигч одоо ээлтэй байгууллага гэсэн бас шагналыг өссөн төрийн бас байгууллагын холбоотуудаас бас гарч авсан байна. За энэхүү ажлыг бас дэмжиж аймгийн засаг дараагаас жил болгон одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага шалгаруулах зорилгоор шилжиж явах бас цомыг гаргаад одоо ингээд санаачлаа явж байгаа. Тэгээд энэхүү цомыг бас одоо бас манай байгууллага энэ жил бас хүртсэн байгаа. Тэрэгэнцэртэй иргэдийн холбоо маань 17 оны 4 сараас эхлээд хүртээмжтэй орчин бүрдүүлийн 2 сарын аян зарлалж ажилласан. Энэ хүрээнд болохоор барилга байгууллага Хэрлэн сумын цэцэрлэгт хамгийн газар мөн нэгдсэн эмнэлэг гэдэг ингээд цөөхөн хэдэн байгууллагын хүртээмжийн тал дээр бол төлхөө ажиллаж нэлээд өөрчлөлтийг оруулсан байгаа. Энтийн аймгийн тэрэгэнцэртэй иргэдийн холбоо Монголын тэрэгэнцэртэй иргэдийн холбооны дэмжлэгтэйгээр бэхжиж өдөр бүр үйл ажиллагаа явуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туслах, чиг баримжаа олгох тал дээр маш сайн ажиллаж байгаа бөгөөд энэ боломжийг бүрдүүлж санхүүжүүлж байгаа Финландийн Фулан Монгол олон улсын байгууллагад холбооны зүгээс талархаж байгаагаа хэлж байсан юм а. Тэрэгэнцэртэй иргэдийн холбоо байгуулагдсан цагаас хойш ажлын бэхжилт бол хамгийн том үйл ажиллагааны гол зорилгонд бол Финландийн Фулан олон улсын байгууллага маань маш их хамааралтай бидний үйл ажиллагааны түлхүүр болж ажилласан гэдэгт би боддог. Энтийн аймгийн тэрэгэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Батхуйг нь 2008 оны 3 сард Малдаа явж угаад хүчтэл цохиулж 2 хөл 1 гараа тайруулсан хэдиж хиймэл гар хөл хийлгэн жирийн хүнтэй адилхан хөдөлмөр эрхлэн таксийн дэвж байгаа юм а. Тэрээр бидэнд хэлэхдээ амьдралд хүсэл, эрүүл ухаан байгаад хичээж зүтгэж чадвал боломжгүй зүйл байдгүй хэмээн ярьж байсан юм а. Намайг Аюутгийн Ловсон бүрийн Батхуйг гэдэг хүн байна би. Би 2008 оны 3 сарын 15-нд гинтээ ослоор хөдөө Малдаа явж гад тогон сохиулаад 2 хөл нэг гараа байхгүй болсон. Гэхдээ би өөрийн гэсэн ухаан надад үйлсэн. Би хөл гараагүй бол харамсалтай байсан ч өөрийн гэсэн ухаан байгаад би тэрэндээ барьж яадаг. Хүн амьд үлдэж өөрийн гэсэн ухаан байхад л амьдрах боломжтой юм байна гэдгийг би ойлгодог. Тэрэгэнцэртэй иргэдийн холбоо энэ хүн Бямбауд намайг бас нийгэмтэй харьцах, нийгмийг бас таних энэ юуг бас нээж өгсөн гэж би миний хувьд бол Бямбаг хүндэлж явдаг. Тэгээ намайг бас энэ тэрэгэнцэртэй иргэдийн холбоонд оруулаад ингээд бас тодорхой хэмжээний бас нэг нийгэмтэй танилцуулга өөрөө өөртөө итгэлтэй. Тэрнээс бол би чинь яг гэртээ байгаад хүнтэй уулзахгүй байгаад ахаар чинь бас хэцүү шүү дээ. Тэгээд Бямбач намайг ингээд одоо бас нэг ойр зүрийн ажил төрөлтэй иймэрхүү тэр нийгэмд ямар харьцаа байна тэрийг бас таниулж өгсөн болохоор бас би бас тодорхой хэмжээний хүндэлж явдаг. Тэгээд бас энэ яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд бол яг хувьд бол ажлын байр гэдэг бол бас тэр болгон биш байхгүй тийм манай аймагт бол
Иргэдтэй ажлын байр гаргаад өгчвөл бас ихтгэлтэй өөртөө ихтгэлтэй улсууд байдгийг мэлээ. Хөгжлийн бэрхшээлгүй бүрэн бүтэн мөртлөө амьдарч чадаагүй амьдралыг таньж чадахгүй улсууд зөндөө байна шүү дээ. Тэ? Тэгт чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн аргад бол бусад төрийн ерөнхийлөлтөд гэдэг чинь хөгжлийн бэрхшээлтэй бас арга ядарсан тийм ээ. Бараг нийгэмнээс хасаад байдаг шүү дээ. Тэр бол буруу л да. Хүн дэм болохоор тэр чинь амьдрын шүү дээ. Тэр улсуудтай бол аль болохоор зөв боловсон харьцаж явдаг бол манайгийн нийгэм тийм ээ. Финландийн Фулан олон улсын байгууллагын дэмжлэг санаачлагаар Хинтээ аймгийн тэрэгцэртэй иргэдийн холбоо байгуулагдсан цагаас олон санаачлагтай үр дүнтэй ажлуудыг хийсэн бөгөөд бүлгээ байгуулан бидэнгүйгээр бидний асуудал шийдэгдэхгүй ээлтэй хүртээмжтэй төрийн үйлчилгээ 2 сарын аян хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлээс шилдэг 9 гэр бүлийг шалгаруулсан ба Өлзийд тосгонд эрүүл мэндийн нөхөн үржихэн сургалт, хүний эрх сургалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн судалгаа, азран хамгаалагчдын сургалт гэх мэт маш олон сургалт мэдээлэл өдөрлөгийг хийсээр иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө бэрхшээлтэй гэж гололгүй, нийгэмдээ өөрсөддөө тустай эрмэт олон ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, бүлгэн гишүүддээ нөлөөлж, нийгэмдээ өөрсдийн гэсэн байр суурь ажилласан холбоо болж чадсан юм а.